сарын 13 одоо өвлийн эхний сар илүү юм чинь тий. Донцор болчиходгүй болчихгүй байх гэдэг шиг. Өвлийн эхний сарын шинийн 18 орчим болж байна уу да тий. Тэгэхээр ерөнхийдөө зул сарын баяр, шинэ жил төгсөн бүгдээрээ нэг тий оны төгсгөлд хийсэн бүтээснээ дүгнсэн, өөрөө өрлөгөө өнгийсэн нэг тийм хогдолсон мөртлөө намуухан тийм үчүүд болж байгаа ах гэж бодож байна. Тэгээд өнөөдөр тэр гахалтай үчүүдийн нэг нь буюу амралтын орой байгаа улам их одоо гэр бүлтэйгээ өөр хүүхдүүд тань ижлүүдтэйгээ үчийг сайхан өнгөрүүлж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд эрүүл бие бүтээх нууц гээд фэйж группийнхаа нийт хамт олонд тэ зул сарын өмнөх энэхүү одоо арай нэгэн гайхалтай сэдвээр уулзах гэж байгаадаа маш их баяртай байна. Догдолж байна. За энэ нь юу вэ гэхээр зэрэг чөлөөлөлтөөс бүтээл эхэлдэг гэдэгдэг. Тэгэхээр ерөөсөө чөлөөлөлт гэж яг юуг яриад байгаа юм бэ? Тэгэхээр Гүлнараа хариулах уу? Чөлөөлөлт гэж яг чинийхэр юу вэ? Ер нь бол за орой минь бүгдээрэнд байна. Ер нь бол чөлөөлөлт гэдэг бол маш өргөн утгатай. Өнөөдөр энэ сэдв зүгээр л гадуур явж байхад орж ирсэн. Тэгэхэд нэг зүгээргүй сэдв гэж би бол бодоод байгаа. Учир нь нөгөө нэг хаа хамаагүй сэдвнүүд ингэж тааралдаад ч юм уу те орж ирээ тэр талаар ер нь ярьдаггүй. Ямар нэгэн холбоотой яг сонсож байгаа тантай холбоотой учраас та сонсож байгаа чи сонсож байгаа. Бид хоёртой ялгаа байхгүй холбоотой хамааралтай учраас энэ сэдвийг ярих одоо шалтгаан олдож байгаа гэсэн. Тэрнээс биш одоо юу гэдгийг те одоо санаанд үзүүлгэж энэ хорвоо дэлхий дээр нэгийнх нь ч байдаггүй. Нөгөө модноос навч унсан ч гэсэн тэр нь санаатаагаар ямар нэгэн шалтгаанаар бурхны хүслээр ч юм уу те ундаг гэдгийг бид нар зүн совингаараа энэ зүрхний мэдрэмжээр мэдэрдэг. Харин өнөөдрийн сэдвийг та сонсож байгаа бол тэ лайв маань танд таарлаж байгаа бол энэ чамтай холбоотой гэсэн үг тэ. Тэгэхээр чөлөөлөлт гэдэг чамд зайлшгүй хэрэгтэй зүйл байгаа учраас л тохиолдож байгаа зүйл тэ. Тэгэхээр таны хувьд юунаас чөлөөлөгдмөр байна вэ гэд дотроос нэг асуугаад үзээрэй гэж хүсмээр байна. Бид хоёр ингэж те за тэр чөлөөлөлт шүү энэ чөлөөлөлт шүү гэж хэлхээс илүүтэйгэр гэхдээ бид хоёр болохоор чиглүүлж өгнө те. Чиглүүлж өгнө. Гэхдээ тэр хүн болох нь өөр юм чинь энэ дэлхий дээр байгаа 8 тэрбум хүн 8 тэрбула өөр мэдрэмжтэй, өөр сүнстэй, өөр өвгүүдтэй, өөр одоо те өгөгдөлтөө өөр алганы хээтэй байдаг учраас та давтагдчихгүй байхгүй. Тийм учраас яг чиний хувьд чөлөөлөлт гэж юу юм бэ гэд яг одоо жоохон чивнээд асуугаад үзээрэй. Тэ бид хоёрын хувьд энэ жилжингээ энэ чөлөөлөлт гэдэг зүйлтэйгээ нүүр тулгарсан. Учир нь энэ 25 онд буюу нөгөө цэвэрлэгээний одоо эцсийн энэ нөгөө 9 циклийнхаа эцсийн жил учраас маш их ингэж хувирсан, өөрчлөгдсөн, солигдсон тэр цаг хугацаа мөчүүд тохиолдсон. Тэгэхээр танд ч гэсэн ялгаа байхгүй тэр зүйлийг ухамсартаа мэдэхгүй байсан ч гэсэн танд тохиолдож л байгаа. Учир нь танд мэдрэмж байгаа, танд сүнсчин байгаа, танд зүн совинчин байгаа, таны дотоод тэр нэг дуу хоолой чинь байгаа учраас гэсэн үг. Тэгэхээр таны чөлөөлөлт юу байж болох вэ? Яг одоо юугаа чөлөөлмөр санагдаж байна вэ? Магадгүй өөрийнхөө өнөөдрийн хүртэл зовоогоод ирсэн муу сөрөг дадалж байж болно байхгүй юу? Муу сөрөг үгч байж болно. Бид нарын амнаас байнга л айгүй гэдэг үг гараад идэг. Аятай байлгахын тулд та ямар байгаа юм бэ? Түүнийг чөлөөлмөр байна уу? Тавьж явуулмаар байна уу? Тасалмаар байна уу? Айгүй болгоод байгаа
энерги, эрчим хүчийг та яг одоо тасалмаар байна уу гэдэг өгөл байгаад байгаа гэсэн сааталт нь. Аль эсвэл таны хүүхдтэй хилдэг ямар нэгэн одоо тий үйлдэл үлгэр дуурайлж байж болно шүү дээ тий. Нэг зүйлийг хийдэггүй, залхуурдаг, тий хүүхдийн хажууд байнга уцтайгаа зууралддаг, хүүхдийн хажууд тий ажлаас бүтээгээ уур гомдлоо орилж хашгирч одоо гаргадаг ч юм уу. Ямар зүйлийг та яг одоо чөлөөлмөр байна вэ? Маргааш биш, шинэ он дуусахаас өмнө биш, яг одоо гэдэг зүйл яригдчихэж байгаа. Учир нь өнгөрсөн бол өнгөрсөн цаг, харин ирээдүй бол та мэдэхгүй, бид мэдэхгүй. Бид нар одоо унтаад босоод ирэхэд яаж ч магадгүй шүү дээ, тий? Тэгэхээр яг одоо баггүй юу? Одоо тэр сөрөг зүйлсүүдээ эрчим нь одоо муухай таныг ороогоод байгаа. Таны ажлын үйлсийг хийлгүүлэхгүй байгаа, тий? Үүгээр дамжуулаад танаа гэр орныг ингээд тухгүй болгоод байгаа. Хэрүүл маргаан салгахгүй байгаад байгаа. Бүр тэр ч бүхэл одоо ажил мөнгө орлого санхүү төр чинь гацаа үүссэн байгаад байгаа бол та нэг зүйлийг чөлөөлөх заавал зайлшгүй шаардлагатай байна л гэсэн үг. Дахиад асууя. Та яг одоо өөрийгөө баймалсан одоо ингэж гинжлүүлсэн ямар зүйлийг чөлөөлмөр байна вэ? Одоо юун дээр комент хэсэгтээ бичээд байгаарай. Нэг үгэл бичнэ гэсэн үг. Нэг үгээс хэд хэдэн үгийг бичиж олно. Яг одоо би тэрийг чөлөөлмөр байна. Энэ үгийг байнга хэлдэг, тэрийг чөлөөлмөр байна. Тим нэг муухай дадал байдаг, тэрийг чөлөөлмөр байна гэд тэр нэг үгнүүдийг бичээд гаргачих. Комент хэсэгтээ. Тэгвэл энэ өөрөөсөө гаргаж байгаа үйлдэл хийж байгаа, гараа хөдөлгөж байгаа үйлдэл болгоно тэр муу сөрөг эрчимийг танаасаа 1 м, 2 м, 3 м бүр 1000 метрийн одоо эрчмийг солиргуулж идэг, салгаж идэг, чөлөөлж идэг. Бид нар гаргадаггүй. Одоо ингэж те өнгөө лайв, өнгөө хичээлүүд хийгдэж хахад тэрийг үн цэнтэй юм шиг хүлээж авдаггүй. Учир нь таны дотор та өөрийгөө үн цэнтэй гэж хүлээж авдаггүй учраас л энэ зүйлийг энгийн юм шиг өнгөрүүлээд идэг гэсэн үг. Энгийн зүйл гэж энэ орвоо дэлхий дээр хизээж байдаггүй. Бүх зүйл энгийн биш байдаг. Адармаатай төвхтэй байдаг, гоё байдаг, гэлтхансан байдаг те. Тэрийг хүлээж авахд биднээс ганцхан тэр мэдрэмжийг, тэр чөлөөлөлтийг, тэр нэг үйлдэлийг хийхийг хорвоо дэлхийн ертөнц, бурхан тэнгэр, сахиусан тэнгэр юу вэ те? Таныг хамгаалж байгаа бүх зүйл яг тэрийг л хүлээгээ сууж идэг. За манайхан бичиж гин үү? Одоо комент хэсгийг шалгаатъя тийм ээ. Тэгээд яг энэ лайвыг хэн нэгэндээ түгээмээр байгаа бол шеэр хийгээд түгээж болно. Бас хэн нэгний сонсох ёстой сэдвэнч байж магадгүй танаар дамжуулаад сонсохыг үгүйсгэхгүй тийм ээ. Яг үнэн. Тэгэхээр яг одоо жоохон би чинь тавгүй байгаад байгаа бол энэ нь чиний одоо юунаас чөлөөлөгдөж чадаагүй байгаагаас болж ийн вэ гэдээ өөрөөсөө асуугаад үз тээ. Магадгүй сэтгэл чинь тавгүй байгаа бол хин нэгэнд хизээ нэгэн цагт эсвэл яг хуу хид дахин гомдчихсон. Тэр гомдлоо магадгүй 1-2 өдрөөр, 1-2 жилээр тэр ихтгэл хэл 10 20 30 жилээр чөлөөлж өөрийгөө чөлөөлж авалгүйгээр одоо хаа нэгтэйгээ нууцчихсан, хадгалчихсан. Тэрний чинь үр нөлөөгөөр өнөөдөр таны бие тавгүй, сэтгэл таагүй, тэ уйлмаарч юм шиг, тэ хашгирмаарч юм шиг, ганцаардсан юм шиг, хүмүүст ад үзэгдээд байгаа юм шиг, эсвэл хин нэгэн чамайг тоохгүй байгаа юм шиг, тэ ийм одоо мэдрэмжийг чамд өгөөд байж болно. Тийм болохоор зэрэг яг юунаас болоод би ийм тавгүй байгаад байна уу? За одоо та нарын нэг өөрсдийч нэг шүтэж явдаг ч юм уу, нэг итгэж явдаг нэг юм байгаад байгаа шүү дээ. Эсвэл өөрийнхөө далд ухамсар ч юм уу. Эсвэл одоо өөрсдийнхөө нөгөө аава, ээжээ, бурхан минь гэдээ дандаа тэгдэг. Бид нар үнэхээр зовоод хаашаач хаанаас ч одоо тусламж ирэхгүй нэ гэдэг эцсийн тэр мөчтөр бурхан минь намайг авраач, хорвоо чи ямар хатуу юм бэ гэж байгаа юм шиг нэг аврал ирээд үнэн сэтгэлээсээ нэг хандаж эхэлдэг тэ.
бүр одоо л ингээл аврал гуйгаал энэ бол хамгийн сүүлчийн боломж гэж байгаа юм шиг аврал гуйдаг те. Тэгэхээр магадгүй бид өнөөдөр өөрийгөө чөлөөлснөөрөө те тэр авралыг өөрөө өөртөө өгөх тэр замыг бас нээж ээж болох юм тийм ээ. Тэгэхээр ерөөсөө шалтгаан шалтгаангүй юм гэж байдаггүй. Өвчин ч гэсэн бүгд яг цааталтаа шалтгаантай байдаг. Ялангуяа одоо сүүлийн үед бүр ганц монголч гэлтэхгүй тийм ээ. Дэлхийн нийтээрээ энэ далд ухамсарын талаар, сэтгэл зүйн талаар маш их ярьж байгаа. Бомбын ирний талаар, сүнсний сэрэлтийн талаар гэд маш их ярьж эхэлж байгаа. Тэгэхээр яг одоо чиний амьдралд те шинэ жилийн тэмдэглэе гэхээр эсвэл хин нэгэн хаашаа нэг ямар нэгэн шинэ жилд орё гэхээр ямар ч гаргалгаа байхгүй байгаа юм шиг. Шинэ жил болгоноор л би нэг уйтгарлаа сууж идэг юм шиг. Эсвэл би чинь өвдөж идэг юм шиг. Эсвэл мөнгөгүй гээл байнга л одоо яах вэ? Нөгөө мөнгө байхгүй. Уулын шинэ жилд ормоор л даанч мөнгө байхгүй, даанч хувцас байхгүй, даанч тийм байхгүй. Гээд ингээд явж идэг тэр одоо нэг энерги чинь давтагдаад байгаа бол чи юунаас чөлөөлөгдөх хэрэгтэй байна гэд өөрөөсөө дотогшоогоо өнгийхөд нэг асуугаатгаа чи. Магадгүй яг чамааг өөрөөсөө энийг асуугаач гэж өнөөдрийн сэдв, өнөөдрийн яриа өрнөж чи бит хоёр яг энэ цэнхэр дэлгэцэн дээр буюу одоо энэ бид нар чи биеэр ерөөсөө уулзаж танилцж байгаагүй шүү дээ. Тэгтэл цаанаа л нэг энэ нэг хоёр хүний яриад байгаа юм үнэн ч юм шиг, худлаач юм шиг гэдэг ч юм уу. Тэгэхээр яг өнөөдрийн энэ лайв хичээлийг битгий алгасаарай. Яг үний юм бол нөгөө хамгийн сүүлийн аврал ирсэн момент энэ байж байгаа юм биш үү гэж байгаа юм шиг хүлээж аваад нэг өөрөөсөө чөлөөлөлт би юугаас чөлөөлөгдөх хэрэгтэй байна вэ гэд анзаараад асуугаад үзээрэй. Магадгүй бид нар хоолны дуршлаасаа, магадгүй бид нар байнга одоо уцаа ухаад сууж идэг дадлаасаа тийм ээ. Магадгүй бид үргэлж хүмүүсийг шүүмжилж идэг араншингаасаа, магадгүй юунд ч итгэхгүй тэр нь итгий хэл өөртөө ч итгэхгүй байгаа тэр нэг боомлогдсон мэдрэмжээсээ тий. Энийг дуурайгаад эсвэл яг энэ цаагаараа нөгөө сүнсэн таниад итгэмээр байгаа боловч бид тархир зааст хизээ энэ юмнууд үнэн байсан. Хизээ ийм юмнууд хүнд тусалж исэн. Бүгдөө л одоо мөнгө хайсан юмнууд ингэж байж байгаа л одоо тэтэн төгрөг тушаа гэдэг ч юм уу. Тэгэл дансаа тавиал ороод ирнэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү айдастай тий. Магадгүй та ажил хөөцөлдөөд гарах гэхээрээ зэрэг энэ бүтэх болов яадаг бол гээд өөртөө итгэлгүй эргэлздэг болвол энэ нь танд чөлөөлөгдөх ёстой ямар нэг юм байгаа юм биш үү? Тэр нь юу вэ гэдгийг зөвхөн таал танина. Тэ? Таны амьдралд юу болоод байгааг яг дотор талаасаа юу гарч ирж юунаас чөлөөлөгдөх ёстойг зөвхөн таал танина. Тэгэхээр би тийм юмнаас чөлөөлөгдмөр байна. Магадгүй би тийм юмыг хүсэж байна. Одоо яг хөө бүтээл эхэлдэг гэдэг. Тэгж байгаа шүү дээ. Чөлөөлөлтөөс бүтээл эхэлдэг. Тэгэхээр зэрэг магадгүй би мөнгөтэй болчвол тийм одоо тэ ажлыг ингэж хийн, тийм дэлгүүр нэ одоо юу гэдгийг те тийм салон нэ хүний төлөө энэ ертөнцийн сайн сайхны төлөө им хийн гэд. Магадгүй өнөөдөр та мөнгөтэй л болчихвол гэж бодоод байгаа. Тэр бодлоосоо чөлөөлөх ёстой юм биш үү? Тийм ээ. Тэгвэл заавал мөнгөгүйгээр би хүн төрлөختөнд тий туслах, өөрөө өөртөө туслах тэр ямар бүтээлийг хийж болохоор байна. Тэр нь чиний зүрхнээс, тэр нь чиний хайраас, тэр нь чиний амнаас урсах сайхан үгнээс тий зүрх сэтгэлээс чинь урсан булиглах тэр сайхан бодлоодын хэлхээнээс тэр бүтээл чинь гарч ирэх юм шүү. Тэгвэл чи мөнгөгүй, найз нөхөдгүй, танил талгүй тий одоо авилга инээ тэрэ өгдөггүй, арын хаалгагүй зөвхөн чи хүн төрлөختний төлөө
хамгийн бэс дээр буюу одоо чадлаараа нэг бүтээлийг хий гэвэл чи юу хиймээр байна. Тэрнийгээ тий төсөөлөд бодоод үз. Магадгүй шүлэг болгоод бичиж болно. Шүлэг ч гэсэн бүтээл. Магадгүй зураг болгоод зурж болно. Магадгүй чи ойдолчин одоо юу гэдгийг те. Тийм бол дийлийнхаа заханд ч юм уу. Эсвэл цамцныхаа одоо ойж байгаа тэр оё шаглаанда шингээгээд юг оруулж бүтээмээр байна. Тэрнийг магадгүй чи оюуны ямар нэгэн гэхэрлийг хиймээр байгаа бол яг одоо чамд орж ирж байгаа тэр бодол тэр мэдрэмж чинь яг өнөөдрийн яг одоо энэ цаг дээр энэ мөчтөр байж байгаа чиний үнэн бүтээл гэсэн үг шүү. Тэгвэл тэр бүтээлээ яг одоо нэг хийгээд үзээч. Тэ? Бичээд үз. Хайрын тухай, үр хүүхдийн тухай, эцэг эхийн тухай, байгалийн тухай, ертөнцийн үнний тухай, ертөнцийн үннээс чи юуг нь ойлгосон тухай бүх юм тэ хүн болгонд өөр өөрөөр эргэлддэг. Тэгэхээр яг чамд юу эргэлдэж чинь тэрнийг нэг буулгаад бичээж тэ Тарайг чи нэг зүйл санаанд орчлоо. Өмнө та нар муу сайн юмнууд бити узаарай гэж байгаа юм шиг нэг чанга догордог байсан чинь бүр зөөлрөө дуйсаал зөөлөн болцсон юм шиг тэр мэдрэмж нь орч. юу хэлэх гээд байна. Тэр нь орж ирээд байх юм. Ямар утга учиртай юм бэл тэр нэг ассан энерги нь бүр зөөлөн болцсон юм шиг. Ягаад уг нь манай сарын ихч тийм биш байхгүй гал واخгүй юу уг нь. Одоо та нарыг ингээд аргатаад байгаа юм шиг те илээд байгаа юм шиг ивээд байгаа юм шиг нэг юм урсгал ороод гарчлаа сая те харин эсэргээрээ би нөгөө нэг аль болох дуурахгүй байх юмсан гэж бодоод идэг хүн чинь дуурахгүй болохгүй бүр асмаар санагдаад идэг болчихжээ. За тэр зүйл нь болохоор яг юутай холбоотой юм билээ. Би өмнөөсөө ярьдаггүй ер нь ярихаас илүүтэйгээр дотроо ингэж бясалгаад байх дуртай байсан байхгүй юу. Тэгээд би юг олж мэдсэн бэ гэвэл миний ярьсан яриа миний үг болгон хүнийг ангаад юм байна гэдгийг олж мэдсэн шүү. Тэрнээс хойш болж юм. Тэгвэл би ярихад бол татгалзахгүй гэж байгаа юм шиг тий. Тэгдэг болцсон билээ. Тэгэхээр нөгөө нэг бүтээл гэдэг зүйл бол энэ тэндээс тий бид нар заавал тэрийг тэдэн жил сурж ижил би болдог зүйл өрөөсөө биш. Таны дотор байгаа зүйлийг хэлээд байна. Саяных шиг би өмнө өрөөсөө тийм биш байсан. Одоо тийм болцсон байна л гэж яриад байгаа зү. Тэгэхээр би юу ярина тэр болгонд тухайн хүнд ангаалт болж очтiin байна. Миний үг уг нь тийм нэг зөөлөн ямар ч тийм нэг хараалын үг өрөөсөө миний амнаас гардаггүй. Тэг яага би ингээд нэг дуу хэлмээр санагдсан ч гэсэн ярьж чаддаггүйсэн байхгүй юу? Хин нэгэнд ингээд гомдоод нэг орилж хашгираал нэг хараадаг үсттэй бид нар чинь миний амнаас тийм үг гардаггүй. Хичнээн гомдсон, хичнээн хараамаар санагдсан ч гэсэн гардаггүйсэн. Тэр нь бас тийм учиртай юм байна гэдэг юм. Олж харж байгаа байхгүй юу? Тийм учраас миний амнаас гарсан үг өрөөсөл хараал бол шууд хараал тухайн хүнд хүрдэм байна. Харин ерөөх юм бол юу одоо миний амнаас юу гарч ийн тэр нь тухайн хүнд өрөөсөө шууд ангаалт болж очтiin байна гэдгийг олж мэдсэн. Тэгэхээр энэ бол миний бүтээл байгаа байхгүй юу? Цаатлаас орж ирсэн бүтээл. Тэрнээс биш би энийг би болгосон тий би хүч чадaltaа та энэ махан биений хүч чадaltaа та өртөөсөө биш юм байна. Энэ нь хүн болгоны дотор тэр нэг эрчим сая хэлээд нь шүү дээ тий дотор байгаа илжирсэн, ялзарсан, үнхээрсэн тэр нэг эрчим энергийг чөлөөлж явуулахаас нааш гоё зүйл чиний дотор орж ирэхгүй гэд. Тэ? Одоо мөнгө л бодоод байна гэд тунга манай бичсэн байсан. Тэгэхээр мөнгийг оруулж ирье гэж бодоод байгаа бол мөнгө гэдэг чинь бас эрчим энерги штэ. Тэ? Эрчим энерги. Гэхдээ тэр мөнгийг өөртөө оруулж ирэхгүй байгаа нэг сөрөг эрчим энерги чамаас цацраад байгаа учраас тэр мөнгөний урсгалыг чи хаагаад байгаа гэсэн үг.
Тэгэхээр өөрөөсөө ямар сүрэг эрчим энергийг чи одоо тасалж чөлөөлж гаргамаар байна гэдэг чинь чиний л дотор байгаа. Битээр түүнийг хэлж мэдэхгүй байхгүй юу? Тэ? Одоо ярьж байгаа үедээ яг дотгошоогоо чимэглэх юм бол юу байж болох вэ? Би юуг чөлөөлөх юм бэ? Миний тэр мөнгийг түлхээд байгаа сүрэг эрчим энерги маань яг юу юм бэ? Гэд хэлэх юм бол тэр чинь орж ирнэ. Зүгээр л дон ингээл зүрхэнд чинь аль эсвэл ямар нэгэн байдлаар бодлоор чинь хамгийн анхны нэг чухал юм хэлчихье. Хамгийн анхны бодогдсон дон гэл орж ирсэн бодол чинь өөрөөсөө тэр мэдрэмж байхгүй. Тэр мэдрэмж. Тэрэндээ битгий эргэлз. Ихэнхдээ бид нар энэ өөрөөсөө нэг бодол орж ирж л байт ингээл эргэлзээд бид нарт орж ирсэн тэр мэдээллийг өөрөөсөө хаачдаг. Тэгхгүйгээр зүгээр чагнаад үзээрэй. Тэгээд зүрхэндээ ямар нэгэн тийм нэг эрчим орж ирдэг. Одоо тэрийг юу гэж тайлбарлахаар юм бэ те? Тийм нэг гоё, урсан, зөөлөн тийм нэг мэдрэмж орж ирдэг. Тэрийг л шууд хүлээгээд аваарай. Битгий өөрийгөө хаагаарай гэсэн үг. Тэр нь нөгөө бид нарыг хязгаарлаад байгаа, муухай олгоод байгаа, ажлыг маань одоо болохгүй байгаа, тасдуулаад байгаа тий. Тэр зүйлсүүд. За тэгэхээр манайхан бүгдээрээ бичээгүй байх юм. Бүх одоо гоё зүйлтэйгээ, муухай зүйлтэйгээ бүгдэнтэй хамт бай гэж бодоод байгаа мó. Хэрэггүй зүйлсүүдийг чөлөөл гэсэн чинь манайхан бичдэхгүй шүү. За бичихгүй бол яг тэр нь тэгэл өнгөрнө тий. Учир нь энэ 25 оны угаасаа нөгөө он нь одоо тоон тэр чигээрээ чамааг тодорхойлоод байгаа. Энэ ондоо багтаагаад яг одоо тий тэр чөлөөлмөр байгаа эрчим энергиудыг одоо бичиж гаргаад чөлөөл. Болж өгвөл цаасандаа бичиж байгаа шатаа. Тэгжээж л тэр сөрөг зүйлсүүд чамаас холдоод 26 он гарахад тэр нөгөө нэг чиний хүсээд болгож чадахгүй 10 жил 20 жил зүтгээд байгаа зүйл чинь амархан бүтээд орж ирэх тэр хаалгыг чи өөртөө нээж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр манайхан энэ зүгээр ч нэг зүйл биш ээ гэдгийг дахин хэлье. Зүгээр ч нэг яригдаагүй зүйл тий. Чи зүгээр байж байгаа л энийг сонсоогүй тий. Энчээ байгаа нэг 20-од хүн л нь шүү дээ тий. 20-од хүн сонсож байгаа маань яг чамд хэрэгтэй байгаа учраас чи сонсож байгаа. Чамд чөлөөлөх зүйл маш их байна. Чөлөөлөөрөө. Ихэнх нь бид нар таньдаггүй. Нууцсан байдаг. Тэгээ миний хувьд болохоор маш их мэдрэмжүүдийг нууцсан байсан байлээ. Энэ ондоо тэд нарыгаа чөлөөлж байгаа. Тааштай ч гэсэн чөлөөлнө. Гэхдээ тэр нь одоо том мэдрэмжүүд бол яг ингэж шууд гарч ирдэм байх. Гэхдээ жижиг нарийн маш их хамгаалагдсан байгаа учраас нөгөө зүрхнийхээ гүндээ нуугаад маш их хамгаалагдсан учраас одоогийн байдлаар бүр нөгөө нарийн мэдрэмжүүд нь бол яг гарч ирэхгүй байгаа. Гэхдээ гарч ирнэ тий. Тэр хүртлээ тэр сөрөг эрчмээсээ бид нар салах хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс өмнө юу өөрөөсөө салгах юм бэ гэвэл яг нүдэнд харагдаж байгаа, мэдрэгдэж байгаа юу байгаад байна. Нөгөө сая хэлсэнтэй муу бодол, муу үг, муу үйлдэлээ одоо салгана гэсэн үг. Дараа нь юу байх вэ? Нөгөө нэг мэдрэмж, анзаарах юу байна? Дотгошоогоо арай нарийн төвшөнд, дунд зэрэг төвшөнд орж ирнэ. Тэрнийхээ дараа нь бүр нарийн төвшөнд орж ирээ тэр болгоныг чөлөөлөх үйлийг хийснээрээ бид нар яг нөгөө бодох төдийд л хүсэл маань биелэх тэр хэмжээндээ ирдэг. Яг үнэндээ бид нар өмнө те аав ээжээс маань яг тэр зүйлийг л сураад ирсэн штэ. Өглөөнөөс орой хүртэл 8 цаг хөдөлмөрлөж ижил мөнгө орж ирдэг гэдэг. Одоо ч гэсэн тэр хിവэрээ л байгаа. Яг тэрүүгээрээ л зүтгээл ухандаад байгаа. Одоо харин тийм байхаа болцсон цаг үе. Яг үнэндээ Facebook дээр ч гэсэн, Instagram дээр ч гэсэн, YouTube дээр ч гэсэн чи өөрийнхөө бүтээлээ гаргаал тавьсан бол YouTube хүртэл
Instagram хүртэл, Facebook хүртэл чамд мөнгө төлөхөд бэлэн байгаад байгаа гэсэн үг. Бэлэн байгаад байна. Харин түүнийг чи хүлээж авахд бэлэн үү гэвэл чи хүлээж авахд бэлэн биш. Биш учраас саадуулчин чамд өгөхгүй байгаад байгаа. Яагаад гэвэл чи өөрөөсөө тэр муу эрчимээ, сөрөг эрчимээ чөлөөлөхгүй байгаа тийм. Нэг сав чинь одоо энэ аяга те аяга дүүрсэн байгаа юм чинь энэ дотроо мууч зүйл багтахгүй, сайн ч зүйл багтахгүй. Тэгэхээр энэ дотроо байгаа ятгахта тэр муу зүйлсүүдийг гаргаж ижил оронд нь санаатаагаар ухамсартаагаар сайн зүйлсүүдийг оруулах тэр орон зайгаа бид нар өөрсдөө гаргаж ирнэ гэсэн үг. Энэ нь нөгөө бид нарын энэ махан бидээр байгаа сэтгэл бодол тий махан бие чөлөөлнө. Энэ зүйлсүүдийг одоо чиний хувьд оройтойгоо эрт цаг хугацаанд байгаад байна. Тэгвэл яг одоо чөлөөлөх цаг нь болцсон байна. За. За яг үнэн тий. Тэгэхээр хүмүүс ярьдаг штэ тий. Чиний мянган тусыг мэдэхгүй байж ээж ганцхан удаа тусалж амжаагүйд чинь эсвэл тусалж чадаагүйд чинь хүмүүс гомддог гэж ярьдаг тий. А бид нартай дайралдаг хүмүүс угаасаа л тийм л байдаг. ертөнцийн одоо хууль нь гэх юм уу. Гэхдээ ертөнцийн хууль тэр хүмүүсийн одоо баярлах сэтгэл, тэр хүмүүсийн гомдох, шүүмжлэх, бодох тийм үү. Тэр бүгдийг бид нар ерөөсөө өөрчилж чадахгүй. Хамгийн гол юм нь бид нар өөрөөсөө дотроосоо гэрэлтэх буюу өөрийгөө гэрэлтэлж чадна. Өөрийнхөө хашаан дотор байж байгаа хогийг бид нар цэвэрлэж чадна. Хүний хашаан дотор хогийг бид нар цэвэрлэж чадахгүй. Хүний бодол, хүний тархин дотор байж байгаа сэтгээд байгаа. Өнөөдөр чиний тухай муу юм бодчихсон, чамд ууралцсан явж байгаа хүнийг чи уурыг нь гаргаж чадахгүй гэсэн үг. Уурлагыг нь болиулж чадахгүй гэсэн үг. Тэхийн тулд хэрвээ уурлагын болиулахын тулд бид нар яах вэ? Маш их тайлбар, цаг, эргээгээд өөрийнхөө гэсэн бүхнийг золиослж иж гэдэг юм уу. Өөрийнхөө бодлыг, өөрийнхөө зөв гэснийг, өөрийнхөө үннийг тийм ээ золиослж иж тэр хүнд одоо итгэх гэж юм уу. Эсвэл яг уурыг нь гаргах гэж амьдардаг. Бид нар хүний төлөө гэж амьдарсаар байгаад өөрийгөө анхаарах завгүй энэ амьдралыг туулаад харамсалтайгаар маш олон жилиг ардаа хийчихсэн. Одоо тэгэхээр өнөөдөр та энэ лайв хичээлийг сонсоод сууж байгаа нь өнөөдрөөс цааш чи өөрийнхөө төлөө гэрэлтэж. Чи өөрийнхөө төлөө гэрэлтэж эхэлсэн тэр цагт яг ертөнц чамтай нэгдэх гээд бэлэн байж идэг гэсэн үг. Чамтай нэгдэх гээд бэлэн байж идэг. Бид нар нөгөө нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй хэсэг байгаа гэдэг байгаа штэ. Бид нар өөрөө гомдсон гэдгээ ч мэддэггүй. Тэг өөрлөгөө төвлөрөө цуугаад ирэхээр эн чин гомдол байсан байж тээ гэд яг чөлөөлөлт явагдаж эхэлдэг. Эн чин гашуудл байсан байж тээ. Би айл 10 20 жилийн өмнө аавыгаа алдаад тэрнээс хойш л ингээл сонирн болцсон. Өн чи өрөөсөн ганцаарцсан одоо юу гэдэг те өрөвдмөр хүчгүй хамгаалах хүн байхгүй хүн болго намайг дээрлэхэд байгаа юм шиг юм болоод ингээд өнөөдрийн хүртлийн байдалтай байж гин гэхэд тэр 10 20 жил яг гашуудлаар л өөрийнхөө амьдралыг дүүргэцэн яваад исэн. Тэгвэл энэ гашуудлаас өөрийгөө чөлөөлснөөр тэ хараада тэмцэлтэхгүйгээр аль хэзээний бурхан болцсон аав ээжийнхаа хүчтэй одоо тэнгэрийн хүчтэй гэсэн үг шүү дээ. Аав ээжийнхаа сүнсний хүчтэй нэгдэж өөрийнхөө амьдралыг гэрэлтүүлэх тэр боломж чамд хаалхан нээгддэг гэсэн үг. Биднээс бурхан болоод тэнгэрт дэвшээд явж байгаа хүмүүс бид нарыг уйлал, гашуудаал энэ амьдралдаа гунаад гутраад оройтоод яваасай гэж юусоо хүсдэггүй.
Саяхан би нэг нэг л уншиж ирсэн чинь зэрэг. Тэн дээр бичсэн байсан. Дээшээ дэвшиж байгаа энэ одоо үндсэндээ өгсөн хүнээс битгий аа гэдэг бас нэг үг байгаад байдаг шүү дээ, тэ. Тэд нар чамд юу ч хийж чадахгүй. Тэгэхээр зэрэг өгсөн хүнээс чи айх хэрэггүй. Харин чи сайн сайхны төлөө зүтгээд тэмүүлээд явах юм бол тэд нар чамд туслахад бэлэн байдаг. Тэгтээ яг чамаг гунаад, гутраад, уурлаад, айшлаад, ганцаардаад, итгэлээ алдаад, тэ хүчгүүдэд явж байгаа дорой байдалд чинь тэд нар яаж чаддаггүй чамтаа зэрэгцээд уйлаад үйж ядгаа гэж нийтлэл уншиж ирсэн байхгүй юу. Гэхдээ тэр нь маань болохоор би бүр чех хэл дээр уншиж ирсэн. Чех хэл дээр. Тэгээ би тэрнийг олж уншичаад би бодож ирсэн байхгүй. Манай монгол хэл дээр ч гэсэн иймэрхүү нийтлэлүүд бас зөндөө байдаг штэ. Одоо нөгөө Гүлнар Хэтэрийн нэг яриал нэгдээл байж байгаа юмны чинь юу нэнд чех хэл дээр чех хүн хүртэл биччихэд байж штэ. Тэгэхээр энэ юу энэ сэдв буюу одоо энэ сүнсний чөлөөлөлт, сүнсний сэрэлт те энэ эрчим энергийн тухай ойлголт асуудал зөвхөн монгол хүмүүс зөвхөн монгол одоо нөгөө коуч багш нар л те хүмүүсийн тархийг угааж 5 төгрөг олох гээд зүтгээд байгаа юм биш юм шүү дээ. Энэ яриад байгаа юмнуудаас энэ 5 төгрөг олохгүй л хүний тархи угааж ийн гэж харж байгаа. Тэгж бичиж бас өөрсдөө хүмүүсийн тархи угаагаад хүмүүсийг одоо яах вэ? Сэрэх процессоос нь хойш татж байгаа хүмүүс ч бас байд юм байна. Хойш татж байгаа хүмүүс ч байд юм байна. Тэгэхээр яах вэ? Чи зүүн совингороо буюу нөгөө дотоод эрчим энерги чинь цэвэрлэгдээд энэ хогноосоо салаад ирэхээр зэрэг яах вэ? Яг зөв эрчим энергитэй тэр юмда итгэл чинь улам нэмэгдээд ирдэг. Итгэл чинь нэмэгдэх юм бол хүч чинь нэмэгдээд ирдэг гэдгийг тэр жишээнээс би олж харж ирсэн. Тэгэхээр Монголын л нэг хідэн аргаа орсон нэг хүмүүстэй лайв хийгээл ичиж ирэлхээч мэдхээ олчвал 5 төгрөгний төлөө нэг шар арьсаа хөдөлтөж идээд байгаа юм биш юм байна гэдэг. Тэгээд цаашаа явсан чинь тэн дээр тэ одоо комментууд юунууд дээр нь хүмүүс юу хийж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бас л ялгаа байхгүй. Зарим нь итгэлээ баярлаа. Нэрээ тийм шүү. Хэрвээ чи энэ талаар юу яхаар бол тийм одоо сайтан дээр, тийм юун дээр илүү дэлгэрэнгүй ийм мэдээллүүд байдаг шүү гэд би энэ туслах гад нөгөө мэдээллүүдийг ингээд төвөөд байж байгаа. Зарим нь болохоор зэрэг баларсан балаа тий ийм гэж юу гэдгийг нэг тэнгэрцэн юмнууд над тэнэглэлээ чи өөрийнхөө галтгоонд л ярмаар ч гэдэм юм уу те. Иймэрхүү юмнууд хүртэл бичигдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нь ерөөсөө л дэлхийн нийтийн энэ сэрэлтийн завсрын шатал яваад байгаа юм байна гэдгийг анзаарсан. Тэгээ өнөөдөр энэ яригдж байгаа сэдв те чи үзээд сууж ин те лайваасаа гараад явчихгүй сонсоо цааш нь юу ярих нь гэд байж байгаа болвол энэ яг чамд таарсан. Яг чиний цаг болсон гэсэн үг байхгүй юу? Тэгэд яг өөр дээрээ өнөөдөр ядаж нэг асуудлаасаа чөлөөлөгдөх шийдвэрийг гаргаарай. Нэг муу дадлаасаа, нэг муу бодлоосоо, нэг муу сөрөг итгэл үнэмшлээсээ муу сөрөг одоо сэтгэлийн хөдлөлөөс чөлөөлөгдөөрэй гэж чамаас зүрх сэтгэлээсээ гуйж. Тэгэд яг тэр чөлөөлөгдсөний дараа л чамд үр дүн гарагдана. Тэрнээс өмнө бит хоёрын яриад байгаа юмнууд чамд итгэл үнэмшлийг өгөхгүй. Итгэл үнэмшлийг өгөхгүй. Яагаад гэвэл чи өөрөө өөрийнхөө төлөө бүтээлээ хийх хүн чи байхгүй. Чиний дотор юу зурагдж байгааг жишээлбэл хайр гэд хэлэхэр зэрэг тий хайр гэдэг үгэн дээр л хэдүүлээ ажиллахад энэ лайв дээр байж байгаа 20-од хүн тусдаа өөр хайрын тухай бодно.
Зарим нь бүр хайрлагдаагүй гэсэн мэдрэмжээр нулимсна, туслана. Тэгтээ өөрийнхөө дотор байгаа тэр хайрыг яг мэдэхгүй, танихгүй байх нь л тэр. Энэ нь юу чамд чөлөөлөгдөх шаардлага байна л гэсэн үг. Яа тэгвэл мэдээлэл дамжих, мэдээллийг хүлээж авах хүн болгоны өөр нэгдүгээрт цаг үе, сэтгэл хөдлөл тийм үү? Өөр юм. Өнөөдөр магадгүй өглөө жоохон ажил нь бүтээгүй, эсвэл одоо хин нэгэнтэй ууралсан, муудалцсан тийм юм байгаа бол чиний сэтгэл санаа өнөөдөр тавгүй байгаа. Тийм сэтгэл санаа тавгүй үедээ чи энийг сонсвол бараг эсрэгээрээ ууралчж магадгүй. Эсвэл бүр нэрээ тийм юм биш үү гэд хүлээж авчиж магадгүй. Тэгэхээр чи яаж хүлээж авахыг чи л мэднэ. Түүнээс өөр хинч мэдэхгүй. Тийм болохоор өнөөдөр энэ хичээлээс ядаж ганцхан юмнасаа чөлөөлөгдөөрэй. Тэгэд ялангуяа сүүлийн одоо хэдэн өдрүүд те энэ цэвэрлэгээний буюу одоо 9-ийн тоотой 2025 оны төгсгөлд явагдаж байгаа асар их одоо астрал гаргийн эрчмүүд бидэнд илгээгдсэн ийм үед те чи нэг ч гэсэн муу зүйлээсээ нэг ч гэсэн муу дадлаасаа чөлөөлөлтийг хийх юм бол чамд тэр нь чинь хэдэн мянга дахин үржигдэх хэмжээний бүтээл төрөх боломжтой тийм эрчим энергийг чамд илгээж байгаа гэсэн үг шүү. Яг зөв. За манайхан үг алдаж өхөр алтлаа гэдэг шиг 26-ны өдөр 12 сарын 26-ны Монголын цагаар Улаанбаатар цагаар 20 цагаас Zoom уулзалттай лайв биш. Zoom-ээр л уулзалтна. Хуучин оноо дүгнээд шинэ ондоо саяны сайхан эрчим энерги бүтээлээр дүүрэн ухтах нэг орооны 2-3 цаг үргэлжлэх байх гэж бодож байна. Zoom уулзалт болно. Тэнцээ ороод ирээрээ. Тэр талын мэдээллүүд нь одоо энэ лайваа ингээд доош нь гүйлгэх юм бол 2-3 дахь постн дээр явж байгаа. Эртхэн бүртгүүлээд ороод ирээрээ. Тэгээд 26-ны өдөр яг тэр чиний хүсэж байгаа зүйлийг бясалгалтаа ороод одоо саяны юу гэдэг чөлөөлмөр байгаа зүйлсүүдийг бид нар заримдаа таньдаггүй те тэрийг дотгошоогоо орохын тулд бясалгал бид нарт тус болж байгаа шүү дээ. Нэг бид нарын хэрэгэлдэг зэвсэг байгаа тийм. Яг үнэндээ бид нарын нөгөө анхаарал маань бүхэл гадагшаага цацарсан байгаа учраас өөртөө анхаарал одоо дотгошоогоо чимээлхийн тулд бясалгаж ийж нэг 5-10 минут бясалгаж ийжл тэр чөлөөлөх зүйлсүүдийг хийгээл дараа нь 26 онд би юг өөрийнхөө бүтээл болгох юм бэ? Өөрийнхөө дотгошоогоо оруулах юм бэ? Өөртөө ямар эрчим энергийг татах юм бэ гэдэг зүйлсүүдийг ялгаа байхгүй бясалгалаараа хийх үйл явагдана. Тэн дээрээ тэр уулзалтан дээр ороод ирээрэй гэж хэлье. Хүн болгонд одоо сайхан мэдрэмжүүд төрөх байх гэж бодож байна. Нилээл одоо дээгүр энергийн төвшөнд хийгдэх юм шиг надад бол санагдаж байгаа. Уг нь тэгж хийхийг хүсээд байгаа гэсэн үг. Тэгвэл хүсэл байгаа газар угаасаа биелэх нь тодорхой, тийм ээ. За тэнцээ орж ирж байгаа хүн болгоны энерги эрчим хүчээсээ бас шалтгаалдаг нөхөө талаар зөөмд орж ирсэн үедээ мэдрэгддэг байхгүй юу? За ийм байгаад байна. Өөр юу яах гэлээ? Ганц хоёр хүмүүс комент бичсэн байсан. Алтан Аз маань манай эрүүл бие бүтээх хөтөлбөрийн оролцогч байгаа. Хоёр одоо ингээд нэг хоёр лангуу зэрэг байхад нэгэндэн хүн ороод идэг, нөгөөхэндээ хүн ордоггүй, ирдэггүй юу байдаг те. Тэгэхээр нөгөө хүн ирэхгүй байгаа, үйлчлүүлэгч байхгүй байгаа нь өөрөөсөө сая түрүүн хэлсэн те. Бид нарын дотор байдаг тэр нэг хүнийг түлхээд идэг. Аль эсвэл тэр мөнгийг түлхээд идэг. Хүн гэдэг чинь тэр чигээрээ бүр өстой гоё энерги яваад байгаа байхгүй юу? Тэ тэр нь сайнтаа муутай бүх зүйлтэй нь яваад байна. Гэтэ тэр хүний энергитэй нь таны энерги
яагаад таарахгүй байна вэ? Тэ? Яагаад тэр хүнийг түлхээд өөр хажуу талын лангуур руугаа оруулаад байна вэ? Гэтэг нь яг таны дотор байдаг, таны эрчим энергитэй холбоотой байдаг. Энэ нь нөгөө сая хэлээд нь штэ тий. Мөнгөний талаар сөрөг одоо муу итгэл үнэмшлүүд байдаг. Одоо тэрийг энэ хувь тавилангийн зураач гэдэг хөтөлбөр дээр 200 асуултыг зөвхөн мөнгөтэй холбоотой тэрийг эрэг болгох дасгалыг бол бит хоёр нөхцөн биж идэг. Тэгэхээр 200 битгий хэл 1000 10,000 хүртэл явдаг тэр нь. Тий одоо хувиргах зүйлсүүд нь 10,000 жишээлбэл те чамд 10,000 мөнгөтэй холбоотой сөрөг итгэл үнэмшил санал явагдаад байна гэсэн үг. Тэрийгэ хувиргана. Саяны хувиргана гэдэг маань би мөнгөний талаар юу гэж боддог байсан бэ гэдэг зүйлийг эрэг болгож хувиргах замаараа нөгөө мөнгөтэй хандах хандлага маань сайжирдаг. Жишээлбэл энэ нь хүн дээрээ болохоор ийм байдаг байхгүй жишээ. Одоо нэг өөрийнхөө нэг за ихэнх хүмүүстэр нөгөө хадам аав ээж гэдэг нэг тайсангууд эдэн штэ бэрүүдэд тэ. За нэг тийм жишээ авчлаа. Миний хувьд бол тийм байгаагүй. Тэгэхээр яаж хадам ээж аавтайгаа сайхан харилцаатай байх юм бэ? Тэ яагаад би энэ хүнийг харахаараа тий ямар нэгэн үг хэлэхээр миний дургүй өрөөд байна вэ гэдэг зүйлсүүдийг олж засах замаараа тухайн хүний одоо үр хөвгттэй нь хандлаад суусан юм бол хэрхэн яаж сайхан амьдрах вэ гэдэг амьдралыг зохицлох гээд байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр тэр ээж авыг ямар ч болцолгүйгээр хайрлах, хайрыг сурж ижил тэр хүнийг харахад муухай үг хэлж ийсэн ч гэсэн чим очаагүй миний хүүдээ суучаал гэдэг те мөнгө төгрөгийг авч үрээл гэдэг ч юм уу жишээл ярьж байгаа шүү. Тийм зүйл яригдчих байгаа бол энэ нь нөгөө нэг хүнийг хайрлахгүй байгаа. Нэг хэлбэр яваад байна. Тэгвэл тэр хүнийг хайрлахгүй байна уу гэвэл үгүй. Энэ нь ялгаа байхгүй чи өөрийгөө хайрлахгүй байгаа учраас тэр хүнийг муухай гэж хараад байгаа хэсэг нь явагдчихийдэг. Тэ? Тэгвэл яах вэ? Хадам аав ээжтэй дуртай байхын тулд хайрлахын тулд эхлээд чи өөрийгөө хайрлаж байж нөгөө нэг гоё хадам аав ээж гэсэн гоё эрчим одоо тэр гоё хүмүүсийг арай өөр талаас нь харах нүд маань мэлми маань нэгдэж ирдэг байгаа гэсэн үг. Эрүүл мэнд тэр ялгаа байхгүй. 26-нд болохоор 5 сэдвийн хүрээнд яригдана. Энэ нь мөнгө санхүү, эрүүл мэнд, хувь хүн юу байлаа да? Ажил бизнес. Нэг нь юу байлаа? Хувь хүний хөгжил. За, ингээд 5 сэдвийн хүрээнд бүгдэнд нь ингэж яригдана. Тэгэхээр аль аль нь бид нарт чухал. Бүгдээрээ л байж иж бид нар бүрэн дүүрэн биш үү? Гоё амьсгал нь эцтэй. Мөнгө төгрөгтэй байгаад нөгөө эрүүл мэндэнд доголдолтой байх юм бол тэр нь ад жаргал биш болоо хуурч штэ тий. Тэгэхээр энэ гоё 5 сэдвийнхаа хүрээнд гоё уулзалт болно гэж хэлье. Тэгэхээр Алтан Азийнхаа хувьд болохоор ялгаа байхгүй саяны хин нэгэн хүмүүсийг шүүмжлээд иж болно тий. Нөгөө талаар шүүмжлээд байгаа чи бас өөрийгөө шүүмжлээд байгаа байхгүй юу та эцэст тий. Нөгөө талаар мөнгөтэй холбоотой тэр сөрөг бодол итгэл үнэмшлүүд байгаа гэсэн үг. Тэр зүйлсүүдийг чөлөөлж явуулна. Одоо зүгээр л энэ лайвынхаа дараа чимээгөө суугаад нэг бичгийн цаас аваад тий би өөрөөсөө юу чөлөөлмөр байна вэ? Мөнгөтэй холбоотой, хүнтэй холбоотой тий гэл суух юм бол гараал ирнэ. Тэрийгэ төгшөөхгүйгээр бич энэ чиний цагийг аваад байгаа зүйл өрдөөсөө биш. Энэ чамаг илүү урагштай болгох гэж байгаа зүйл учраас энийг хийгээд байгаа. Тэрнээс биш чамаг одоо тий бичиг номтой зууралт гэж байгаа биш. За тийм байна. Яг үнэ. Илэгний хатууралтай гэд нэг бичсэн байсан. Тэрийг тайлбарлчих та. За тэгээ. Түрүүнд Алтан Азийн юун дээр бас нэмж хэлмээр байгаа гэсэн чи. Юу гэжсэн? Нөгөө лангуун дээр борлуулалт муу байна гэдсэн тий. Тэр ахгүй. Нэгдүгээрт чи тий. Нэгдүгээрт чи борлуулалтаа
хийхдээ чиний өөрийн чи итгэл үнэмшил те. Хүн хүрээд ирэхээр за энэ ч надаас авахгүй дээ одоо тэрнээс л аваад явна да гэдэг бодлын хүч нь хэр вэ нү? Эсвэл чи энэ хүн яг надаас авна гэдэг итгэлтэй байна уу? Гэдэг чиний өөрийн чи итгэл үнэмшлийн толин тэр байгаа. Хоёрдугаарт хүн хүрээд ирэхээр зэрэг бараагаа л борлуулах гээд зүтгээд байгаа хандлага. Энэ бараагаа л борлуулж ивэл өөр бусд нь ерөөсөө хамаахгүй. Бараагаа л магтаал. Тэгэхээр зэрэг хүн барааг хөдөлтөж авдаггүй, хандлагыг хөдөлтөж авдаг. Энийг нэг бодоод үзээрэй заяа. Барааг хөдөлтөж авдаггүй, хандлагыг хөдөлтөж авдаг. Үн цэнийг хөдөлтөж авдаг. Харилцааг хөдөлтөж авдаг. Тэгэхээр зэрэг чи бараа зараагүй, чи өөрийнхөө үн цэнийг зарж байгаа. Чи өөрийнхөө харилцааг зарж байгаа. Чи өөрийнхөө итгэл үнэмшлийг зарж байгаа гэдээ гараад үзэрэг. За, элэг хатууралтэй, цэсний чулуутэй гэсэн юмнуудаа тийм. Эрүүл мэнд бас л бидний нөгөө 95%-ийн барьж чаддгүй, харж чаддаггүй хэсэг дээр холбоотой байдаг. Тэгэхээр бас л нөгөө чөлөөлөлтөд явуулна гэсэн үг. Чөлөөлөлт буюу одоо илгээ хатууртлаа, цөсөө чулуужтлаа бид нар тэр сөрөг энергийг өөрийнхөө бие дотор агуулад, хадгалаад явж байгаагийг чулуу болгож харуулж байгаа тойл гэсэн үг. Чулуу болгож харуулж байгаа, илгэний хатуурал болгож харуулж байгаа бид нарын өөрийнхөө тэр 95% харж чадахгүй, барьж чадахгүй байгаа хэсгийг чинь тийм л одоо бодит оншоор, бодит дүрээр чамд харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ 95% руугаа л өнгийн чөлөөлөлтөө л хийн. Илгээ эмтэртэл, илгээ хатууртал чи юу хийчих вэ? Эсвэргээрээ илэг маань өөрөө юу? Баярлахад эдгэрж идэг, инээхэд эдгэрж идэг эрхтэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чиний амьдралын өнөөдрийн хүртэлх түүхэнд те баярлснаасаа гуньсан зовсон их байсан уу? Тэгэд гуньсан зовсныгоо байнга анзаараад байгаагаа өөрөө бас анзаардаггүй. Тэгэнгүүтээ баярлсан ганц нэг юмаа санаад нөгөөхөөрөө яах вэ? Нөгөө 95% бүрхэх гэж өөрийгөө хуурдаг, өөртөө үнэнч биш хандлагатай тэр харилцааг чинь ил болгох гээд байгаа гэсэн үг. Ил болгох гээд энэ зовироор, энэ өвчнөөр чамд мэдээ ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр очиж хорвоо чи ямар хатуу юм бэ? Би төдийгөөс өдий хүртэл ингэж зовж байж хахад одоо дээрэс нь илгэний хатуурал цөсний чулуу над руу явуулаад тахтай яадаг юм бэ? Би яасан зовж дуустгүй юм бэ? Гэх юм бол зовлон дуусахгүй. Яг тэгвэл тэр зовлонг бид нар өөрснөө бүтээгээд байгаа. Тэгвэл илгэний хатуурлын оронд, цөсний чулууны оронд бид нар яах вэ? Өөр гэрэлтэй бүтээлийг, өөр гэгээтэй хүн төрлөختөнд хэрэгтэй бүтээлийг бүтээх боломжтой юм а гэдгийг л энэ лайв хичээл мэн та нарт хэлэх гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний сөрөг итгэл үнэмшил, сөрөг сэтгэл, гониг гутрал, гомдол, шүүмжлэл одоо юу гэдгийг энэ бүхэн маань биднэрт өвчин үйлдвэрлээд байна. Тэгвэл энэ бүгдээсээ салахын тулд бид нар яах вэ? Өөртөө чөлөөлөлтийг хийж энэ муу мухай бүхнээсээ салснараа хүн төрлөختний амьдралд хүн төрлөختний чи ч гэсэн хүн төрлөختтэй шүү дээ. Ас жаргал амраа амгалан гэдэг гэрэл гэгээтэй хайр энергийг цацруулсан тэр бүтээлийг тойрох энерги болж хуурах хэрэгтэй юм байна. Тэгээ саяхан нэг юу яасан нэг шүлэг уншиж өгөөд та бүхэндээ өнөөдрийнхөө лайв хичээлийг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд би гэдэг шүлэг.
Би дуутай тэнгэрийн хуртай хамт хормостын илэгнээс асгаран буухтаа өвсний толгой дээр тогтсон шүүдэрхэн билээ. Би байгаль ээжийнхээ хөвлийнхээс бурхан ээжийнхээ хөвлий чилжин төрөхдөө башир цэцгийн дэлбэн шингэсэн үнэрхэн билээ. Би буурал орчлонгийн энд химжээс нэмэн оршихдоо би сэтгэлийн амар амгалангийн талбайд тоглох бэлчээр хязгааргүй гэгэн хоосон гэглэгэн оршихуй билээ гэж. За тэгээд миний шүлэг танд таалагдсан байх гэж бодож байна. Тэгэд одоо яах вэ? Өөрийгөө ийм гэгэн оршихуй шүүдэрхэн. Одоо тэгэхэд бид нар өвсний шүүдрийг яах вэ? Би юм биш тэ гэдээ болоод харчих юм бол гутал нь орглоо гэж харахгүй нөх нь шүү дээ. Тэ цэцгийн үнэрийг би юм биш тэ гэдээ олоод харчихвал яах вэ? Харшил өглөө гэж найдахгүй байх нь шүү дээ. Тэгээд орчихоо гэж нүдэнд харагдахгүй. Тэ гарт баригдахгүй хий хоосон юм яриад балаараад ах юм би наадах чи ойлгохгүй байх гэхийн оронд энэ хов хоосон чинь би байхгүй юу гэд хүлээгээд авчихвал яах вэ? Бүх юмнаас чөлөөлөгдсөн амар амгаланг мэдрэх нь шүү дээ. Тэгээд та бүхэндээ чөлөөлөлтөө хийгээд амар амгалан аз жаргалтайгаар дараагийн 7 хоногт уулзцгаая гэд өнөөдрийн хичээлээ өндөрлөё. Аа сайхан амраарай. Түр баяртай. Баярлалаа.